Халаалт, халуус, бохрын Герман шимтэг Bauhaus компани. Өдрийн мэнд төргийн үзэгчтэй. За бид одоо тайны төгөл гэх энэ газар хүрэлцэн ирсэн байна. За манай Bauhaus компани ерөнхий инженер Оги ахтайгаа хамтдаа явж байна. За тэгээд танай компани ер нь бол 2007 оноос хойш үйл ажиллагаагаа доктортой явуулж байгаа энэ компани байгаа. Халаалт, халуус, бохрын Герман шимтэг Bauhaus компани. Хамгийн гол зүйл нь бүх брэндүүдийг албан ёсны дистрибьютор эрэхтэй гэдэг утгаараа өөр бусад газруудаас ялгаатай давтагдахгүй чанарын баталгааг хамлана гэж би ойлголоо. Тий. Манайх бол одоо үндсэндээ нөгөө халаалт, халуус, цэвэр усан хангамж, за тэгээ бохрын систем хийдэг байгаа. Тэгээ эндээ бол бид нэр дандаа баруун Европын голдуу Германы техник технологиг ашигладаг. Ерөнхийдөө манай Bauhaus компани маань Германы технологи инженерчлэлийн компани байна. Тэгээд энэ тайны төгөлгöd энэ сайхан хотхон дээр бол одоо бид нэр цэвэр усан хангамж, бохрын нэгдсэн систем, халаалтыг бол ингээд шийдсэн байгаа. Энэ чинь нэг 5-5-аараа ерөнхийдөө багцлцсан ингээд 5 хаус байна шүү дээ. Тэгэхээр энд бол 5 айлын дунд нэг хутагтай нэг одоо үзэлтэй гэсэн үг. Тэгээ цэвэр усан хангамж нэг байна. Бохрын систем нь бас нэг байна. Тэгэхээр энэ 5-5-аар нь багцлаад ерөнхийдөө 5 айл нь нэг бохрын системтэй, нэг цэвэр усан хангамжтай. Ингээд ийм байдлаар шийдсэн байгаа. Одоо нэг 5 айлд нь болохтой зэрэг энэ 1000 литрийн нөгөө цэвэр усны нөөцийн сав тавьсан ган даралт цав маань худгаа ажилуулад өөрөө ноцоос өргөлөхгүйгээр энэ 5 айл руугаа усаа шахна гэсэн үг. Тэгээд яг хөтэ гол онцлогуд нь одоо нөгөө юу яаж болно, ус нь муудахгүй, айлууд нь ирсэн ирээгүй, энэ ус нь ингээд цэврээрээ хадгалагдана тийм ээ. Тунц янз бүрийн шохоожилтын үүсэхгүй. Ягаад гэвэл энэ чи бас ус нь шүүгдэж ордог байгаа. Энэ сав руугаа хоёр давхар фильтрээр дамжаад нэг нь бол элс хог шороогоо шүүн, нөгөөх нь болохоор биологийн бохирдлоо шүүдэг. Тэгээд энэ нөгөө Германы одоо савны чинь юу нь одоо бас гол нь чухал юм бэ гэхдээ зэрэг энэ сав чинь ингээд нэг тодорхой хугацааны дараа одоо хэдэн жил ч болтой олон жил болохтой зэрэг нэг дотор талдаа өнгөр тунц үүснэ. Тэрийн цэвэрлэх юм гар орхууц юм юунуудтай байхгүй. Ийм одоо хаалт маягийн юмнуудтай. Энийг усаа юулж агаад эдүүсийг аваад энэ нөгөө саваа доторх саваа угааж цэвэрлж болно гэсэн үг. Тэгээд энэ одоо тайны аманд байгаа хотхонууд дотроо бол инженерчлэлийн одоо шийдэл бол хамгийн сайн хотхоо энэ байгаа. Тэгээд ерөнхийдөө нөгөө халаалтын зардал бага, тэгээд цэвэр усан хангамжинд доголдохгүй бохрын систем сайн ажиллаж ивэл хотхон ч тэгэл ерөөсө хүн амьдрах таатай орчин үсэл ингээл хүмүүс чинь шаваад хүүхдүүд шаагилдаал гоё болдсон шүү дээ. Тэгээд бас нэг гол асуух зүйл нь гэртээ байхгүй байгаа нөхцөлд ч юм уу те яг юм автоматжуулалтын систем гэдэг чинь их чухал байдаг. Энийг яг шийдэж өгсөн. Тий. Одоо үндсэндээ бол энд одоо жишээ нь тэр бага цэвэр усан хангамж, халаалтын систем энэ бол бүгд ерөөс автомат хүний оролцоогүйгээр өөрөө мэдрээд асч унтарт юм уу ингээ байнга ажиллана гэсэн. За одоо бид нар бол энэ төлөвлөж байгаа зүйл нь юу вэ гэхтээ зэрэг халаалтын бойлер тавиад тэр халаалтын бойлероо интернет орчин одоо энд чи юу орж ирж байгаа гэлээ Unitel орж ирж байгаа гэлөө юу гэлээ. Тий Univision орж ирж байгаа. Тэгэхээр Univision орж ирж байгаа учраас энд одоо юу хийх хөхтэй зэрэг энд нөгөө 100 халаалтаа бид нэр автоматар онлайнаар ингээд удирдах боломжтой тийм үү. Тэдэн киловаттаар одоо ажиллана тийм одоо грин грацыг тэд дээр байлга майлгч гэдэг юм. Ингээд тийм удирдлага тавьчихаар тэгэл энэ чинь хотоос одоо үндсэндээ энэ сайхан хаусаа хянаал байж л гэсэн үг шүү дээ. Маш том давуу тал гэж би бодож байна. За бас одоо нэг гол зүйл нь өвөл болно тий. Өвөл болохоор мэдээж хэрэг хүүхдүүд хүмүүс маш их даарн ялангуяа ийм тааван хотхнууд бүр хотоос зайдуу байдаг учраас илүү их агаарын температур илүү хүүтэрдэг. Энэ үед одоо халаалт, халуусны одоо бохрын маань систем одоо хөлдөх эрсдэл байдаг. Тэгээ бас энд ялгаагүй ууланд ингээ хүүтэн тийм ээ эрсдэс уур амьсгалтай орчин учраас цэвэр усан хангамжийн тэр шугам нь
хүндийн шугамн дотор халаалттай явж байгаа. Тэгэхээр ерөөсөө тэр айлууд байсан байгаагүй усны шугам хөлдөн гэдэг ойлголт байхгүй. Байнга ингээ халаалт эргэж байна. Айл ингээ хөлдөн ус гойлж байна. Хатуу хөлдөн ус гойлж байна. Хатуу ус гойлж. Тэгээ үүслийн өрөөндөө ингээ халаалт тавьсан. Бас одоо 9 кВт-ийн цахилгаан бойлер маань энэ үүслээ халаагаад энэ хотхны доогуур явж байгаа цэвэр усан хангамжийн системийг давхар халааж байгаа. Тог одоо нэг сүртэй идэх юм байхгүй чи ингээл нэг өөрөө нэг 30-40% ажиллаад ингээл бичдэг. Ийм л ингээ систем байна. Бохирын шугам дагсан бас тийм халаалтын шугам бас явж байгаа. Тэгэхээр одоо бохирч гэсэн одоо нөгөө шугам нь жишээ нь нөгөө хайрхдахгүй тэр одоо хөлдөхгүй байхын тулд шугам нь ингээ байнгын дулаалгатай. За тэгэнгүүтээ бид нэр одоо нөгөө Монголдо үйлдвэрсэн төмөр бетон колцоог ашигладаг учраас бохирын системээ газрын гүнд метр 80-аас 2 метр 50-ын гүнд ингэж бүр суулгаж өгдөг. За тэгээ хамгийн доод ярол нь бол 5-аас 6 метрт байгаа юм. Тэгэхээр нөгөө хөлдөн гэдэг ойлголт байхгүй. Ийм л одоо давуу тал энд чинь л одоо нөгөө инженерчлэлийн нарийн ухаан гэдэг чинь энд л яваад байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ халуун усын бохирын системийг одоо суйрлуулах хугацаа гэж бас байдаг. Хэдийн хугацаанд ер нь суйрлуулагдах вэ? За одоо энэ хотхны хувьд бол бид нэр 2024 оны одоо зуны хугацаанд наадмын дараах эхэлсэн баха. Тэгээд одоо бохирын системийг хийхэд одоо энэ 5 айлын үндсэн нэг бохирын системийг хийхэд нэг ойролцоогоор нэг 7 хоног орчим болно. За тэгээд цэвэр усан хангамж чинь бас нэг 7 хоног орчим гээл ингээл нэг байшин дээр нэг 14-өөс 21 хоногийн одоо ингээд нэг эхнээсээ дуустал гэдэг юм уу та. Тийм ажил өрнө гэсэн үг. Тэгэхээр яг хуу энэ дэд бүтцийн асуудлыг л хотхнууд ингээ сайн найдвартай шийдээд авчвал ерөөсөө эн чинь л нөгөө дараа нь эцэстээ хүндрэл үүсгэх ашиглалтын эрсдэл гарах одоо тийм зүйл учраас энийг л эхнээсээ сайн зөв инженерчлэлээр зөв бараа бүтээгдэхүүн зөв системээ сонгоод шийдчих юм бол ингээл хэдэн 10 жил ингээл санаа зовлтгүй амьдрах бий болгож чадчихээн тийм байна гэсэн үг тийм. Халаалт, халуус, бохирын герман шилдэг Bauhaus компани.